За одоо өнөөдөр хагас өдөр цаг 7 цаг өнгөрч байна. За тэгээд ямар зорилготой ирсэн бэ гэхээр яг нэг хээрийн бэлтгэл. Тэргүүд хээрийн бэлтгэл хийж хийдэг шүү дээ. Яа, хээрийн бэлтгэл хийж байгаа зорилго нь болохоор булчин бол ерөнхийдөө л яг амар гоо хүчил төрөгч хэрэгтэй. Тэгээд амралт хэрэгтэй учраас амралтыг өгч чинь. За амгаатайгаа хамт ирсэн байна. Зураглаач болох ойлгомжтой. Уян гэд сайхан бүсгүй зураглаач хийж байна гэж. За энэ техник энэ болохоор жижиг хөлбөмбөгийн талбай баг. Энд өчтөр бид өнгөрсөн логт хийсэн. Одоо болохоор арай юу юм чин том руугаа явъя гэж бодоод байна. Том зал руу явъя. За амгаа сайхан амарсан. Зяа сайхан амарсан. Одоо лог 5 гэж байгаа хаа тийм. Хоёлаа өнөөдөр хээрм ихтгэл. Ягаад хийж байгаа хэрэг уусаа хоёлаа тэмцээд өгсөн. Өөхөө сайн шатаас та. Тэр очиндаа төлөвч наймсан өгч та хаа. Энд өнөөдөр хийх хоёлаа өчтөр өмнөсөн над тийшээ хийцсэн. Энэ том руу явж хий. За тасалч та. Тийшээ очих. За том талбайд ирчлээ амгаа тэр. Төрөний бичлэгнүүд ерөөхдөө яг миксний асуудал хэлцээ. За ер нь бол яг одоо энэ эхлэхээс өмнө нөө шагаа нөгдөг арцны сайн хөдөлгөж халаах хэрэгтэй нуруугаа. Юу ямар ч бэлтгэл хийжсэн хамаагүй. Бүх үеэ ингэж 10 хөдөлгөж. Тэ бүх энэ үеүүдээ сайн гэж хөдөлгөж нуруу муруу сайн гэж хөдөлгөж байгаа. Тийш бэлтгэлтэй орж ирэх зүгээр гэдэг. За хайчин суултын техник болохоор амархан. Хөлдөө мөрийн хэмжлээ заавал. Тэгээ уршаа энийг тавиал хойдлоо жоохон харшин тавьчих. 1 гэх. За доош явлаа. 2 гэдэг. Ингээ зогоохон ингэж явах юм аа. За энэ зураснаас тэрдлийн зураас хүртэл яваад нэг оролцож байна. Жишээ нэг тийшээ яваад наашаар ирэхэд нэг. Эндээс эхлээд тийшээ яваад энд ирээд 2 гэдэг. Ингээ явчих. За ингээ 4 оролцож. Гүйцэтгэнэ. За явах амгаа. За. Let's go. За явлаа. Дөрөвдөн цуулаа 1. Доош сайн сунгаж өглөө. Доош сайн цаа. За амгаа болохоор энэ дэр уяны урд хэсгийг доош сууж өгцгөө. Урд чангалж өгч. За сунгаа тээ. Зөөлнө ирсэн. Яахгүй. За хөлөө задгаа тавь. Гадагш нь ингэж тавь. Энэ докторгүй байгаа байхгүй юу? Аль болох задгаа. За одоо ер нь бол ийм фитнесийг бол би ингэж ойлгодог. Йога бүжигтэй юм төстэй. За йога бүжгийн хөдөлгөөнийг гоё харагддаг тий. Яг тэрнтэй адилхан чанартай асуудлуудаа санартаа хийчих юм бол цаг хугацаа хэмнэн. За мөнгө санхүү хэмнэн. Тэгээд хой болчинтай болно. Тэгээд ер нь бол фитнес гэдэг бол суур байдаг. За шатар тоглодог хүмүүс л фитнесийн дасгалууд хийж тэр урт хугацаанд суух те бодос сэтгэхтэй. Ер нь бол фитнес хийдэг. Тэнцэнээс өмнө 3 сар 6 сар чимтэй бэлтгэл хийж тэгээ шатраа тоглодог шүү. За тэгэхээр бүх спортын суурил тэгээд фитнес тэгээ булчингийн хөгжил мөнгө тарихны хөгжил тийм байдаг. За бүгдэнд амжилт. За сая бол ингээд нэгдлийн зураас нөөцөөсөө алхахад миний хувьд 80 удаа ингэж нэг талтай хайжин суулт хийж чинь. Тэгээ ингээд буцахаар 164 удаа суусан гэсэн үг. Тэгээ дараагийн сар болохоор одоо ингэн хөлдөө мөрийн хэмжлээ за авангуудаа гадагшаа ингэ чинь. Тэгээд өвдгөө хойшлуулаад доошоос суугаад доороо 1 2 за ингээд нэг 10 9 10 тэ дээрээсээ 1 за ингээд 10 удаа 9 10 за тэгээд доошоо бүтэн 10 сэй 2 цаавар 3 за энэ гэртээ чиж болж байна манай амар гоё ордог төхөөр хөлний өнжөөд одоо гэртээ хүүхдээ хардаг ч юм уу завгүй хүмүүс бол өнжөөд нэг удаа хийчихтэл тасархаа ш. За хойшлоод суулаа бослоо өвдөг уршаа хойш ингэж мингэхгүйгээр
Доош амсгаалаа. Нуруу цэгтэй. Нуруу уушаа ингэж суухгүй. Хаашаа нуруу цэг явлаа. Хап. За ингээд хоёр дахь дасгал. Түрүү ингэж юу яасан штэ ингээд ойрхон ингэ суусан те. Тэгвэл энийгээ дахиж тэгшлээд яг гадагш нэгээ тавьчих. За энэ болохоор сумаа суулт гэж те сумаа. Тэгвэл за хажуулаас ингэ харуулхад ерөөдөө ингэ суугаад буруу суугаад байгаа байхгүй. Хаашаа ингээд өцгөө хаашаа очооч. Нуруу цэг. Тэгээд доороо ингээд 1 2 энэ гуйны гадрын хоёр дотор хэсэг дээр жийж өгөөд энэ скринээс жийж өгвөл доороо 10. За. 9 10 тэгмээ дээшгээ 1 2 гүйцэгээд хаашаа барьж өгвөл 9 10 гуйны шаачаалаа. Саалаа 1 сүүлийн 10 бол амар сайн барьж хийх хэрэгтэй. Сүү өсгөр жийж өгвөл шүп. Хөлмөдөр ачаал авахгүй өсгөр ачаал авсан шүү. Сүк. Яа гэж ихнэ хол тавьж чаад. Сүү. За ингээд хэр юм бэлтгэл ингээд 3 тасгалаар дуслаа. За баярлалаа.